Өглөө хөтөлбөр маань зочны болонгаар үргэлжлэн хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн зочноор манай студид Монгол Улсын гавьяа тэмч Дэмэдмаа хүрэлцэн ирсэн байна. За танд өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. За та 12 сарын 29-нд бас Монгол Улсын гавьяа тэмийг хэрхэн үндэстэй цол хүртсэн. Танд баяр хүргэе. Маш их баярлалаа. Тэмдгийг аваад та тухайн үед ямар байв? Ер нь сэтгэл талаас нэлээд өндөр байсан баг. Надад бол хамгийн түрүүнд бол энийг одоо энэ эрхэм хүндэт тэ том цолыг аваад надаар имчилүүлсэн, миний эмнэлгээр имчилүүлсэн, одоо манай сэтгэл нийгмийн сэргээн засах төвөөр үйлчлүүлж байгаа одоо үйлчлүүлэгчтэй тэдний ар гэрт маш их баярлсан. Яагаад гэвэл өнөөдөр энэ салбарт одоо 33 жил би ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хүнд салбар өөрөө тэгэхэд тэр их урмыг өгдөг, тэдний идэвхрэлтийг харж яаж нийгмийнхээ амьдрал руу орж байгаа, яаж ээж ав болж байгаа, яаж одоо нөгөө архиудаг байсан мөнгөө цуглуулж ээж гэр худалдаж авдаг юм уу, нэг паркетан шал хийдэг тэр болж байгаа тэр баярыг харахад өнөөдөр мэдээж дараагийнхаа одоо хүнд энэ сайхан амьдралыг одоо бэлгэлэх тэр их урам зориг өгсөн. Тэгэхээр тэд нартай маш их одоо хамгийн түрүүнд тэд нартай баярлсан. За тэгээд мэдээж хэрэг одоо багш нартаа, гэрийнхэндээ баярлах хүн зөндөө олон юм билээ цагаат болохоор. Тэглэв аа. Ангаах ухааны салбарт ер нь бол 33 жил ажилласан. Ер нь таны ажлын замнал бас ямар хөө байв? Бидний үед чи одоо ангаахт орохдоо асарч хийдэг байсан. Нэг жил. Тэгээ би төрийн 1-р төрх бол асагчаар ажиллаад тэгээд ангаах төгсөхдөө би шууд одооныхоор бол сэтгцээр үндэсээ төв одоо хурц тасгийн хэмжээр тий. Тэгэхээр надад зүгээр жоохон би ч үг нь их сайн ярьдаг. Жоохон гацаад байна. Ягаад гэвэл ерөөсөө энийг ярьж байгаагүй юм байна. Тий, хэвлэлээр ярихт чинь нөгөө өвчин эмгэг тестгцэн эрүүл мэндийн асуудал, ажиглогын асуудал ярьдаг болохоос биш яг өөрийнх нь түүхийг ярихаар хүн чигээ жоохон гацаж хэлдэг юм шүү дээ. Юу лээ. Айгуу санамсаргүй юм байна. Тий. За сэтгэц нийгмийн сэргээн засах төвд бол та ажиллаж байгаа шүү дээ. Энэ төв маань бас яг ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна? Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар энэ төв маань бас байгуулагдчихсэн. Тий, Монгол Улсын ерөнхийлөгчийн 43 дугаар зарилгын хэрэгжилтийг хангахын тулд байгуулагдсан. Ер нь бол зүгээр энгийн үгээр ярихад бол ерөөсөө Монгол ерөнхийлөгч өөрөө санаачилсан. Юу гэвэл Монгол Улсад архитект маш их байна. Энэ асуудлыг яах вэ гэдэг асуудал тавьсан. Тэгэхээр бидний хувьд бол ер нь нэг эмнэлэгт хэвтүүлэл тийм ээ, ажиглагын төв юм уу, сэсэрлийн үндэсний төв ажиглагын тасагт нь хэвтүүлэл гаргацдаг. Нөгөө усууд маань эргээл тахилт өгөөл нэг тийм чөтгөрийн тойрогд ороод яваад идэг. Бүр болохгүй нь болохоор албан эмчилгээ рүү явж идэг тийм ээ. Гэтэл дэлхийн жишг ямар вэ? Дэлхийн эрүүл мэндийн салбар ямар байдаг вэ гэвэл нэгэнд энэ донтох гэдэг бол архаг эмгэг учраас өргөжлүүлээд тэр хүн нийгэмших ёстой тийм ээ. Нийгэмшихийн тулд сэтгэл нийгмийн сэргээн засах төв гэдэг байгууллага байдаг. Тэр нь болохоор одоо сэтгэл зүйн эмчилгээ, гэр бүлтэй ажиллах, дээрэс нь одоо йог, бясалгал, ховс, хөдөлмөр, одоо урлаг, дуу эмчилгээ гих мэтчлэн өөрөөр хэлбэл нөгөө манай одоо өвчтөн үйлчлүүлэгч нар маань тэнд архиухгүй тулд одоо байдаг хамт олонтой болчихж байгаа байхгүй юу. Тэгээд тэнд яаж одоо арихгүйгээр орчныг бүрдүүлээд өгч чинь. Баяртаа баяр ёслолыг тэмдэглэх үү, агаар сэлхэнд яаж арих уу. Тэгээд дээрэс нь манад бол яг стандартын дагуу, дэлхийн стандартын дагуу хуульч ажилладаг учраас манай үйлчлүүлэгчдийн бас тодорхой хувийн хуулийн асуудалтай байж байгаа тий. Тэгэхээр тэднийхэн төлөө явдаг. Ийм одоо Монголда шинэ салбарыг бид нэр одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн дэмжлэг санаачлагаар хөрсчүүлээд маш их амжилттай ажиллаж байна. Тэгээд хамгийн түрүүнд бас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлага хамт олон бид нар маш их баярлаж байгаа. Яагаад гэвэл баримтлах төв, баримтлах байр гэж байдаг юм байна. Тэнд бол одоо тэр байгууллагатай мөнхийн хамтын ажиллагаатай. Яагаад гэвэл тэнд ч одоо ингээд сахтуугаар тий машин барьж байгаад баримтлагдсан ч юм уу, эсвэл одоо ар гэртээ ямар нэгэн хүчирхийлэл үзүүлсэн улсууд байдаг. Тэгэхээр тэр 30 хоног зүгээр байж байгаа оронд манай төвийн одоо ажилтнууд очиж тэд нар цэцгэл цэцлийн том хөтөлбөрүүд хийдэг. Тэд нар маань тэр газраас одоо суллагдаж чөлөөлөгдөхөөр арга ирээ дагуулад манай төв дээр ирдэг. Ийм нэг аюул сайхан гинжин хэлбэр холбоо болж байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр цаашлаад ч гэсэн зөвхөн энэ одоо баримтлах төв биш тийм ээ, бусад одоо асуудалтай улсуудтайгаа ажиллах. Тэгээд бас нэг биднэрт бодолцоогүй асуудал орж ирсэн. Юу вэ гэвэл уг нь бол зөвхөн 43 дугаар зарлаг ерхийлэгчийн 43 дугаар зарлагч нөгөө архитектурт тэмцэх. Гэтэл
одоо манай төвдөр чинь нөгөө масуурл бодис хэрэгэлдэг морито тоглоомын дондоо дээрэс нь бас нөгөө ээж автгаа таарахгүй байгаа амин орлмаар санагдж байгаа хүүхдүүд ч байт юм уу тийм ээ гэр бүлийн асуудалтай усуд маш хэрдэг болсон. Тэгэхээр бид нар чинь одоо гүйгүй бид нар зөвхөн архины асуудалтай иргэдээ авна гэд нөгөөдөлөө явуулж болохгүй учраас тэднэрээ ч гэсэн цуг авж байгаа. Тэгээд одоо тэр төвийгээ би мөг гэж нэрлэдэг. Монгол улс даяар ийм олон мөгтэй болоосоо гэж хүсэж байгаа. Бас ташрамт хэлэхэд манай орон нутгийн одоо удирдлагууд ч гэсэн мэрэгжлийн улсууд нь ч гэсэн манай дээр маш их танилцж байгаа. Ийм юм одоо бас орон нутагтаа байгуулах юм байна, дүүргүүдтэй байгуулах юм байна гэж тийм ээ. Тэгэхээр өнөөдөр олон ийм төвүүдтэй болчих юм бол Монгол хүний сэтгцэн эрүүл мэндийн байдал эвтэйхэн болоод эхлэхий. Би стресстгээр хаана очихоо мэдэхгүй. Хаана ч зөвлөгөө авах юм. Тэгэхээр тэр газараа л очиж байгаа. Тэнд очиод дуулаад гой зураг мураг зурд юм уу тийм ээ. Стрессээ яаж тайлбар тэн чинь нөгөө мэрэгжлийн усууд тэр тусмаа би бол хэлэх дуртай. Манай сэтгэл зүй технологийн салбарын шонхруудыг цуглуулж ажиллуулж чадсандаа би бас өөрөөр их бахархдаг. Тэгэхээр та түрүүнд яриандаа бол дурдж байна л да. Сэтгэл нийгмийн сэргээн засах төвийг мөөг гэж нэрлэж байгаа. За энэ мөөгийг цаашдаа олон болгох шаардлагатай гэж яриандаа дурдлаа шүү дээ. За олон болгоход ер нь ямар алхмуудыг хийгээсэй гэж бодож байна. Хамгийн том бидний хийсэн юм бол Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар тэр хаан улдүргийн Аристор хороонд байгаа манай төв байна. Тэгэхээр яг үнэндээ тэрийг бид нар байгуулахдаа одоо би хувьдаа байгуулахдаа хүртэл одоо жоох имижсэн. Яг л анх удаа хүмүүс яаж хүлээж авах бол тэг ер нь одоо ингэж яах бол гэдэг онлоор мэдээд байдаг. Очсон улс орондоо очиод хараад ирсэн. Яг Монгол хүний сэтгэл зүйний ер нь яаж хүлээж авдаг бол. Дээрэс нь тэр одоо мундаг мэрэгчлэлтэнгүүдээ бас цуглуулж чадах эрсдлээс нь надад ягаад гэвэл тэд нар чинь бүгдээрээ ингэж байршсан байгаа шүү дээ энэ тэндээ. Тэрс намайг хүлээгээ зөвөр суухгүй шүү дээ. Хэзээ нэгэн зэг тийм төв одоо санаачлаад хийчихнэ гэж. Тэгэхээр бидний хүлээлтээс илүү байгаа байхгүй юу? Яг нөгөө цатансан газар нь мааж нэлчээр тэр төв бол өнөөдөр маш сайн үйл ажиллагаа манай төв явж байгаа. Дээрээс нь орон нутаг дүүрэг хороодууд айгүй гоё хүлээж авч хүсэж байгаа тэрийг байгуулахыг. Тэгэхээр нөгөө жишг төв нь тэнд явж байгаа учраас байгуулахад тийм хэцүү шалчиж байгаа байхгүй. Хамгийн том асуудал бид нар хүний нөөцийн асуудал гэж харж байгаа. Хүний нөөцийн асуудал. Ягаад гэвэл яг одоо манай төв дээр ажиллаж байгаа мэрэгчлэлтэнүүдийг бэлтгэхэд 20 жил 30 жил хэрэгтэй болж эхэлж байгаа байхгүй. Тэгтээ миний одоо зүгээр бодож байгаа хүмүүсийн ерөнхийлөгч төрийн тэргуунтай бас ярилцж байгаа юм бол манай тэд нар маань өөрсдөө бас нэг төвний нэг төвийгээс толгойлоод явах чадвартай болчихж байгаа энэ 2 жилийн хугацаанд. Тэглээ. Тий. Өөрсдөө одоо багш нар гарч ирж байна. Сурагч багш нар. Тэгэхэд хоёрдоорт нийгэмд маш сайхан хүлээж авч байгаа хэрэгцээтэй гэдгийг мэдэрч байгаа учраас дараагийн төвөд байгуулахад бас нэг тийм хүндэ шаа. Гэхдээ бас нэг манай салбарын нэг тийм хүмүүсийн удирдлагын улсууд болон би манай эрүүл мэндийн салбарыг ярьж байна. Дээрээс нь бас нэг одоо зарим дарга нарын ойлголт байгаа. Эмнэлгийн хажууд байгуулна гэж яриад байгаа байхгүй. Энэ бол болохгүй. Энэ эмнэлгийн хажууд байдаг юм бол энэ ингээл дампуураас сүрчин. Эмнэлгийн хажууд хизээж байж болохгүй. Энэ бол тустай юм байхгүй юу? Ягаад эмнэлэг сэтгэл нийгмийн сэргээн засаж байгаа төв байхгүй юу? Өөрөө тэрнээс биш эмнэлэг биш байхгүй юу? Эмнэлэг биш байхгүй энэ ч өөрөө. Тийм тэгэхээр бид нар дээр нодлон хавар японочууд ирсэн. Тэгээд гайхчихсан. Манай мэрэгчлэн Япон одоо мэрэгчлэлтэнгүүд ирээд одоо тэр Японы мужуудын дарга нар нь ирсэн. Монголыг бид нар аюу ядуу гэж ойлгодог. Ядуу буураа. Ядуу буураа. Гэтэл та нар яг энэ Америкийн стандартыг бий болгож чадчихжээ. Дээрээс нь бас тэдний гайхсан бол Монгол улсын ерөнхийлөгч бүр энэ асуудал дээр анхаарал тавьсанд бас аюу баярлж ийлээ мэрэгчлэн улсууд чинь. Тэгээ бид нэр хариу урьсан. Тэгээ бид нар одоо бас багаараа шүүх шийдвэр үүсгэх ерхий газрын удирдлагуудаа явж очиж үзсэн. Тэгэхэд бол одоо тийм манай шиг төв байгуулаад 50 жил болсон юм билээ. Японд. Тэгээд ерөөсөө нөгөө мужаасаа санхүүжилтээ авдаг. Айгу ойлгомжтой болсон. Манайх ч одоо нэг төсөл хэлбэрээр яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо ямар нэгэн дарга сайд өөрчлөгдөхөөр манай төсөв ингээд зогсдог, асагддаг, хин нэгэн дундуур нь орж би энэ ч юм хийнэ гэдэг юм байхгүй айгу ойлгомжтой юм билээ л дээ. Тэр яг мужийн юм. Тэгэхээр би бол тэрийг зорж байгаа. Дэмэдмаа байсан байгаагүй. Ер нь улсаас санхүүждэг болчихсон л гэж. Одоо дэмэдмаа байсан байгаагүй тэр байгууллага явж байгаа хэрэгтэй байхгүй. Тийм шүү дээ.
Тий. Өнөөдрийн Монгол Улсын ерөнхийлөгч одоо байсан байгаагүй бас явж явах хэрэгтэй. Тогтолцоо өөрөө бий болох хэрэгтэй. Санхүүжилтийн тодорхой. Тий. Тэр нь хэрвээ өнөөдөр тэр мөөг маань олон болчих юм бол өнөөдөр энэ айхтар сэтгцийн асуудалтай хүмүүстэй одоо холбогдож байгаа энэ гэмт хэрэгүүд гарах нь эрс багасна. Өнөөдөр гудамжинд хэрэлдээд зодтолтоод янз янзаар хүмүүс нэг хараад байх бүр багасна. Фэйсбүүкээр хин хараал хэлж ин тэрийг дагаж баясдаг энэ байдал байхгүй болно, тийм ээ. Тэгэхээр өнөөдөр энэ төвүүд маш хэрэгтэй маш хэрэгтэй. Тэгээд үнэхээр бас би бол улс төрч хүн биш ээ. Би зүгээр л жирийн ч хүн. Би хэний ч хүн биш. Хин нэгний хүн гэж хэлвэл би хоёр хүүхдийнхаа л ээж хүн байхгүй. Тэгэхэд бол зүгээр үнэхээр Монгол Улсын ерөнхийлөгч өөрөө энэ ч хүн биш байжээж зоригтойгоор одоо энэ төв дээр анхаарал тавьж биднэрт итгэл өгөж, тийм ээ. Ингэж бас ясанд үнэхээр их баярлагдав. Яагаад гэвэл тэр баримтлах төвөөс суллагдсан залуучууд хүүхдүүд маань бас тодорхой хувийн өшгөнзөн өөрчлөлт суллагдчихж байгаа шүү дээ. Намайг баримтлуулсан гэж, тийм ээ. Тэгэхэд тэр асуудал одоо байхгүй болж тарин эсрэгээр эхнэрээ хөтөлцсөн, ээж аваагаа хөтөлцсөн, тийм ээ. Ингэж манай төврөө эргэж ирж байгаад бол үнэхээр одоо энэ маш их буян юм да. Сүүлийн жилүүдэд ер нь бол монголчуудын дунд сэтгцийн асуудлаас тулгамдах боллоо гэдэг асуудлыг нэлээд хүндэж штэ. За ер нь бол сэтгцийн одоо өвчтөе хүмүүс орширж гин үү? Энэ дээр та нэг хариулт өгөхгүй юу? Маш их орширж байна. Энэ гэхдээ зөвхөн Монгол төшөлтэй. Ер нь дэлхийн нийтэд бөмбөрцөг даяараа л байна. Ягаад гэвэл нийгэм өөрөө маш хурдцтай хөгжиж байна. Мэдээлэл маш их байна. Янз янзын замбраагүй. Дээрээс нь хүний хэрэгцээх нэгдэж эхэлж байгаа, тийм ээ. Хамгийн бас хүнд юм бол бид нэр үр хүүхдтэй харьцах харьцааны асуудал. Дүүнэртэй харьцах харьцааны асуудал. Яадаг бол өөрөөсөө тэр энэ нийгэмд өсөөгүй байхгүй да бид нар чинь. Тийм бид нар хүүхэд бол дугаах хэвээр, хүүхэд бол тэгэх ёстой. Ийм дүрмийн дагуу бид нар чинь өссөн ээж аав нар бид нар тэгдэг байсан. Тийм эргээд нөгөө эрхчлөөтэй хүүхдүүдтэйгээ тий харьцахад авих хэцүү. Одоо ээж аав сонирм 108 дуудаад ээж аваа өгч чадчих шүү дээ орчин хүүхдүүд. Эсвэл эрүүлжүүлэх дуудаад өгч чадчих байгаа. Хамгийн амар шигтэй. Тийм тэгэхээр чинь энэ харьцааны асуудал. За хамгийн бас Монголын нийгмийг ийм ороо босгоо сэтгэл зүй болгож байгаа юм бол манай фэйсбүүк орчин байна. Цэвэр орчин. Амар юм байна. Тий. Тэгээд тэгтээ нэг юм би аюулсан одоо ойлгож авч байна. Юу вэ гэвэл тэнд одоо лайв хийдэг янз янзын усуд явж штэ тий. Тэр янз янзаар хараагаал тэр гэрүүлийн асуудлуудаа яриад дэлгээл тэр усууд чинь нэг талаас сэтгэл зүйчдэр очих мөнгө хэмнээд байгаа юм. Уг нь бол хүний гэрүүлийн амьдрал бол тухайн өнгөлөх хэрэгтэй байхгүй. Нууцлал яг л тэр үр хүүхдүүд нь байж байгаа байхгүй юу. Монгол бид нар цөөхөлнө шүү дээ. Тэгэхээр ихнэ гэд нэг тийм юм байсан. Одоо нэг гэрлэх гэтэл нөгөө талын ээж авд дургуутсан шүү дээ. Нэг галзуу солиотой юм байсан ихнэ. Дээрэс нь яагаад тэр тэгж байгаа хүмүүсийг дэмжиж байгаа нэг хэсэг бүлэг айран байгаа байхгүй бүр айран. Тэнд бол өөрсдийнх нь тусгал харагдаад байгаа байхгүй. Яагаад гэвэл тэр ир нөхөртэй гомдсон. Ир нөхрөөсөө хүүхдийн тэтгэмж авч чаддаггүй. Тэр эмэгтэйчүүд Монголд маш их байна. Тэгэхээр тэр хүмүүсийн хэлж чадахгүй, ярьж чадахгүй юм нэг эмэгтэй лайвдад хийгээд нь шүү дээ. Тэгэхээр ч алгаад ташаад байгаа байхгүй юу? Би ч гэсэн тийм шүү дээ. Намайг ч гэсэн миний өнөөдөр энэ хүн намайг хайцсан үр хүүхдээ минь хайчаар дараагийн гэр бүлээ бий болгоод явж байгаа. Тэгээд тэр шинэ гэр бүлтэйгээ энэ тэнд очиод гадагшаа яваад те наран шалгын газар зураг авахлаад тахаар тэр одоо эмэгтэй үр хүүхдтэйгээ чүүчээ амьдарч байгаа хүмүүс чинь бас хэцүү шүү дээ. Баярлахгүй. Тэгэхээр тэр лайв хийгээд гэр бүлийн асуудлаа дэлгээд байгаа тэр эмэгтэйчүүдийн чинь дэмжиж байгаа тэр усууд дахиад дэлгэхэд өөрсдийнх нь тусгал учраас өөртөө чадахгүй байгаа учраас тэр хүнийг дэмжиж байна. Хоёрдугаарт нь өөрийнх нь тэр айгүй мундаг эмэгтэй маа ямар гоё ажилласан юм бэ? Ямар мундаг юм гэж байгаа хүн яг өөрсдийнх нь зовлонтой байгаа шүү дээ. Яг тэгвэл тухайн тэр туяа гэдэг хүн ганцаараа энэ хорвоо дээр зогоогүй юм байна л да. Нөгөө тэр мундаг хүн бас зовлонтой болохоор ч адилхан санагдахаар бас дэмжмээр санагдаад байна шүү дээ. Тий. Тэгэхээр энэ одоо зүйлүүдээс тэгээ тэр нь ямар ч шээрлэгддэг юм те хоёр тал бол хоорондоо хэрэлдээл ах юм те хандлт авах юм те тэгэхээр энэ бас айгүй хүмүүлж байна мэдээж муухай комент бичиж байгаа усууч өөртөө сэмэрж байгаа шүү дээ гоё үг бичээг учраас те зүгээр би
хамгийн харамсдаг юм бол би хүүхдүүдтэй их ажилладаг. Миний бас Эрдэнэтэн доктор болсон юм аа нэг сэдвийн маань нэг хэсэг хүүхдийн сэтгцэн эрүүл мэндийн байдал. Эрүүл бус гэрүүл төсөж байгаа хүүхдүүдийн сэтгцэн эрүүл мэндийн байдал гэдэг сэдвээр би хамгаалсан. Тэгэхээр тэр яриад байгаа хүмүүсийн хүүхдүүдийг би маш хөөрөгддөг. Тэр хүүхэд хичээлд явж байгаа. Ангийнхантайгаа цуг байгаа. Бүгдээрээ таньдаг. Бид нар чинь 120-30 саяулаа биш байхгүй да. 6.6хан сая ард түмний нэг маш сайн таньдаг. Хоёулаа яриад байвал бас айгуул ичтэй болж эхэлнэ шүү дээ. Тий. Тэгэхээр тэр хүүхдүүдээ бас бодосоо гэж би. Тэр хүн эмоцоо гаргад мэдрэмжээ гаргад тайвшиж болно. Өсөж байгаа хүүхдүүд дээ шүү дээ. Тэнд тэр хүүхдийг дийлдэг байхгүй хүн эргээд тий эхнэр нөхрөөсөө салаад явчих болно. Эцэг ихтэйгээ юм уу ах トゥ удаага тангараг тасаад харьцаа болчих болно. Хүүхдээ хүн яаж чаддгүй юм. Тэгэхээр томчууд ер нь яг тэр сэтгэлээ яаж гаргуул зөв гэх одоо хүүхдүүдийнхээ ажид гарахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр ерөөсөө нөгөө бид нар бас нэг талаас энэ нийгэм чинь бас эрг юм зөндөө байна. Сэтгэл зүйч нар гэдэг хүмүүс зөндөө бий болчлоо шүү дээ. Тий. Тэгэхээр тэд нартэй л очиж чал та мэрэгжлийн усад байхгүй да тэд нар мэрэгжлийн усад өөрсдөө хандлагыг яриа зөвлөгөө өгöd явчих байхгүй. Тэр нь дэмэдмаа дээр ирэх гээд ерөөсөө хэрэггүй. Тэр сэтгэл зүйч нар тий аз болж одоо хувийн хувьсгалын сургууль ихтэй сургуулиуд чинь маш их төгсөлтөд бий болгосон байна шүү дээ. Тэр усууд тэр очил та яах юм бид нар лайв майвар илүү дутуу юм ярьж үр хүүхдээ одоо ичхүүртэй байдалд оруулж тий ирээдүйн хүүхдүүдийн хувь тавилан алаад байгаа байхгүй. Сэтгэл нийгмийн одоо сэргийн засах төв маань 2026 онд ямархуу ажлуудыг бас төвшүүлэн ажиллахаар төлөвлөсөн байна. Тийм бид нар бол одоо дараагийнхын дүүргийг гэж ярьж байгаа. Тийм тэгээд одоо бол хаавал дүүрэгтэл үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр тодорхой бид нар өнөөдөр энэ практиктэр амьдрал дээр хэрэгжтгийг харчлаа. Энэ үр дүнг бүр их харчлаа. Эдгэрэлтэнд орсон маш олон залуучууд хүүхнүүдээ манай төвийн бас нэг онцлог нь болохоор эдгэрэлтэнд ороод тодорхой жил хугацаатай болцсон иргэдийгээ бид нар ажилуулчдаг иргэд ажилтаа болгож өгч шүү дээ. Тэгэхээр ажилтаа болгож шүү дээ. Одоо манай дээр болохоор 20-25 жилийн эдгэрэлттэй залуучууд хүүхнүүд маань ажиллаж шүү дээ. Тэд нар маань одоо юу гэдэг сэтгэл зүйн сэтгэл зүйн анги төгссөн, нийгмийн одоо ажилтны сургууль соёлоо төгссөн. Тэгээд тэд нар бол бас эмч биднээс их том нэмэх юм юу вэ гэвэл бид нар онлоор архины асуудлыг мэдээд байдаг усуд шүү дээ. Тэд нар ч яг бие дээрээ мэддэг байхгүй юу? Яаж өөрсдөө шаардлагатай, яаж хүний өдөөс харж чадахгүй ичдэггүй, яаж худлаа ярьж архины мөнгөийг босгодгүй, тэ? Яаж арга гэрн зовж идэггүй, яаж арга гэртээ худлаа ярьдгүй, яаж гомдоодгүй, тэ? Гэх мэтчлэн яаж хүүхдийнхээ ялгнаас мөнгө хулгайлаад эсвэл ээж аавынхаа одоо талийг ачуулсан ээж аавынхаа мөнгнөөс одоо зургнаас нь урдаас нь мөнгө аваад эсвэл тавьсан архийг аваад уучдаггүй тий. Тэгэхээр тэд нар чинь онлоос гадна практик сайтай учраас үр дүн маш сайтай байхгүй. Тэгэд ер нь цаашд бол манай сэтгэл зүйн сэргийн засах төв яагаад эмнэлгийн харьяа байж болохгүй гэж бид нар ярьдаг. Энэ дэлхийн өөрөө эмнэлгийн харьяа байлгадаг байхгүй. Яагаад гэвэл тэр ус учин л ажилладаг байхгүй. Толгоолоо тэд нэр өөрсдөө ажилладаг. Тэгэх юм бол энэ аюулсан. Бид нар бол одоохондоо нөгөө монголчин архичин гэж томьёолоод байдаг. Тэгэхээр олон улсад нэршил нь юу гэж явах вэ? Сэтгэл зүйн сэргийн засах төв гэж явна. Тийм. Тэгэхээр өнөөдөр нөгөө эмчнэр бид нар л байгуулахгүй бол манай тэдний чинь нийгэм хүлээн зөвшөөрөхгүйсэн байхгүй да. Одоо эмчнэр бид нар байж гин дээрэс нь тэднэр чинь гол үүргээ гүйцэтгэж явж байгаа учраас хизээ нэгэн цаг тэр ажлыг бүр 100% тэднэртээ өгөх боломжийг улам бий болгоно гэж бодож байгаа. За тэгэхээр бид нар дараагийн дүүргийг одоо дараагийн дүүрд байгуулна гэж бодож байгаа. Дээрэс нь манай орон нутгад бас маш сайн ялангуяа манай Ус аймгийн хувьд бол их онц байгаа. Тийм Ус аймаг маань байраа бэлтгэсэн. Тийм тэгээд одоо мэрэгжлүүдийн асуудлуудыг яах вэ гэдэг асуудлыг бас ярьж байгаа тийм ээ. Ер нь бол дахин хэлэхэд хамгийн одоо их баярлуулсан миний хүлээлтээс давж байгаа юм бол орон нутгийн удирдлагууд энийг маш сайн хүлээж байгаа. Би түрүүнд дурдсан дахиад хэлмээр байна. Нөгөө муусан аригчд гэж зарим нэгэн хууль тогтоогч нарыг бодоход тэгж хүлээж аваагүй. Яагаад гэвэл тэд нар яг нөгөө иргэдтэйгээ байдаг улсууд дарга нар байгаа байхгүй. Ямар их зовлон бий болгодог тийм ээ. Тийм учраас тэд нар чи энийг тэмчих хэрэгтэй байна. Үр дүн байгаа юм байна. Тэгээд дахин хэлэхэд үнэхээр Монгол Улсын төрийн тэргүүн бол энэ дээр төрийн тэргүүн энэ санаачлагыг дэмжээгүй байсан бол энийг хэрэгжүүлэх байсан бол үнэхээр бие мий болж чадахгүй шүү дээ. Тэр төсөв мөнгөний асуудал орж ирж байна, орон байрны асуудал орж ирж байна тийм ээ. За анхны бүх юм хэцүү байдаг. Тэгээд үнэхээр бол бид
бид нэр энийг давтсан. Анхны гэдэг томьёолд одоо давтсан манай харьяа байгууллагууд нэг салбарын маань маш сайн хамтарч ажиллаж чадж байгаа. Манай аж технологийн төв тийм ээ. Манай сэсэр зүйн үндэсний төв маш сайн хамтарч бид нар ажиллаж чадж байгаа. Яг өдөр ч гэсэн бид хоёр энийг ярина гэдэг бол бас энэ чинь одоо сурталчлаад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та бүхэн манай сэтгэл хөдлөмж сэргийн засагтуудаар ямарваа нэгэн асуудалтай бол заавал ирээрээ манай төв бол аливаа нэгэн даатгал энэ төр бол шаарддаггүй. Нэр хаяг хүргээх хүмүүсх юм бол нууцлалын түвшинд явагдуулдаг тийм ээ. Тэгээд та нэг зорилготой, нэг зовлонтой улсуудаа найз нөхөд болно гэсэн үг. Нэг зовлон гэдэг нь бол архин донд хөвчтэй болсон. Зорилго нь бол энээсээ ангижрахыг хүссэн, эдгэрэлтэнд орохыг хүссэн ийм одоо сайхан найз нөхөд болно гэсэн үг л тийм. Энэ үрээд хоёулынх нь ярилцах цаг өндөрлөж байна. За таны цаашдын ажилд нь амжилт хүсье. Маш их баярлалаа. Та бүхэнд ч гэсэн баярлж байна. Өглөө төлбөрийн хойны хэсэгт үзэгч та бүхэндээ зочны цагаа хүргэлээ.